Сайн байцгаана уу? Energy Clinic Mongolia-гаас мэдчилж байна. Та бүхэн тэгээ дараагийнхаа уншлагаараа уулзж байна. За энэ удаагийн өнөөдрийн уншлага болохоор бүгдээрээ X эргэж ирэх үү гэж асууна. За тэгээд ямар асуултаар дараагийн уншлагаа хийх вэ гэд өмнөх бичлэгэн дээрээ асуусан ч ер нь комент хэсэгт X эргэж ирэх үү гэж үзье гэд бас олон лайктай комментууд бас олон хүн бичсэн байлээ. Тийм болохоор үзэгчдийн саналын дагуу X эргэж ирэх нь үү гэж уншлагаа хийе. Уул нь би ингээд хин таны амьдралд эргэж ирэх вэ, X эргэж ирэх үү гэдэг уншлагыг Mercury retrograde буюу бууд гарагийн буцах хөдөлгөөнөөр хийхийг боддог баггүй юу? Бас хэрвээ та бүхэн мдээгүй байгаа бол 6 сарын сүүлээр бууд гарагийн буцах хөдөлгөөн болохоор зэхэж байгаа. Бүгдээрээ бэлтгэлтэй байна шүү. За тэгээд өнөөдөр болохоор 3 групптэй. Тэгээ бас дараагийн уншлагынхаа сэдвийг хэлэх юм бол би тэр хүний танд хэлхийг хүсэж байгаа үг эсвэл тэр хүний танд хэлж чадахгүй байгаа үгс гэдэг энэ хоёр сэдвийн аль нэгийг сонгоод хийн гэж бодож байгаа. Дараагийнхаа уншлагын сэдвийг хэлж байгаа шалтгаан нь болохоор өмнө нь хэлсэнчлэн тийм ээ. Та бүхэн за бас энэ уншлагыг би сонсох юм шүү гэд ингээд бодоод өөрийнхөө энергийг, бодлынхоо энергийг над руу явуулаад тэгээ би тэрийг нь барьж аваад уншлаган дээрээ илүү нарийн, илүү олон хүнд таарахаар уншлага хий гэсэн тийм зорилттойгоор бас дараагийн уншлагынхаа сэдвийг хэлээд байгаа. За өнөөдрийн группуд болохоор Oracle хүзэр авсан ерөнхий энерги гэж асууж байгаад Oracle хүзэр тус-тусд нь гаргаж авсан байгаа. Эхний групп болохоор New Moon in Libra буюу жинлүүрийн орд дээрх шинэ сар. Know you're loved буюу өөрийгөө хайрлагдсан гэдгийг санаарай гэсэн утгатай хүзэр гарч ирсэн. Хоёрдугаар групп болохоор Full Moon in Gemini эхрийн орд дээрх бүтэн сар. Embrace the flow of life амьдралын урсгалыг ингээд хүлээж авч мэдрээ гэсэн утгатай гэх юм уу да. За 3-р групп болохоор First Quarter Moon in Libra буюу жинлүүрийн орд дээрх эхний 4-р хагасын сар. Keep your heart open зүрх сэтгэлээ нээлттэй байлгаарай гэсэн утгатай хүзэр гарч ирсэн. За тэгээд хамгийн татагдсан группээ сонгоод бүгдээрээ групп уншлагууд дээр нь уулзцгаая. За одоо бүгдээрээ 1-р группийнхаа уншлага руу орцгоё. За 1-р группийнх маань New Moon in Libra буюу одоо жинлүүрийн орд дээрх шинэ сар Know you're loved гэхээр хайрлагдж байгаа гэдгийг санаарай, мэдээрэй гэх юм уу да. Ийм утгатай хүзэр сонгосон байгаа. За энэ тал дээр нь болохоор таны X-ийнхаа талаар ямар бодолтой байна вэ гэдгийг нь үзээд энэ тал дээр нь болохоор X-тэй таны талаар ямар бодолтой байна вэ гэд бүгдээрээ үзнэ. Тэгээд энэ нь өөрөө ингээд ер нь бол энергийн чек болно тийм ээ. За тэгээд хүзэр холихоо хэсгээ болохоор гүйлгчээ гэж бодлоо. Ягаад тэгэхээр хоёр хүзэр зэрэг холих болохоор бас нэлийн цаг авах бах. За бүгд хэлэх юм X-эн бүгд хэлэх талаар бодолтой байна. За бас сонирхолтой гарч ирж байна. Сонирхолтой гарч ирж байна шүү. За манай группийнхан маань сонсогчд маань тийм ээ өөрсдөө болохоро юу гэж бодож байна гэхээр ер нь бол та бас энэ хүнийг жоохон ингээд тавьж явуулахад танд бас жоохон хэцүү байдсан болов уу гэж бол харагдаж байна л да. Гэхдээ яагаад энэ харилцаа ер нь бол ингээд дууссан бэ гэхээр тийм ээ тогтвортой удаан хугацааны харилцаа энэ хүн танд харуулахгүй, тийм зүйл амлаж чадахгүй байсан болохоор. Тэгээд энэ хүний ер нь ингээ байгаа байдал, хэлж байгаа ярьж байгаа үгс нь худлаа байсан байна. Энэ одоо шал юм хуурамч хүн байсан байна гэсэн тийм ойлголтыг та ер нь бол авч үлдсэн байна л да. Тэгээд энийг болохоор дараа нь ойлгосон байгаа хгүй. Энэ ч одоо угаасаа л юм худлаа л байсан байна л да. Хэлжсэн ярьжсэн зүйлс нь бол худлаа байсан байна.
амар олон ийм дүгнэлт хийсэн байгаа байхгүй юу энэ харилцаанаас. Гэхдээ энэ харилцаанд ямар ч ирээдүй байхгүй гэж мэдж байгаа тийм ээ. Та болохоор за энэ ч удаа угаасаа ингэ бүтэхгүй болсон тийм ээ. Дахиад бит хоёр ингээд харилцаагаа буцаж эхлүүлнэ гэдэг ч одоо худлаа байх ямар нэгэн ийм үйлдэл, ямар нэгэн ийм ирээдүй бас угаасаа харагдахгүй байна гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгвэл энийг хүлээж авахд жахан хэцүү. Та бас энэ хүнийг ингээд тавьж явуулмааргүй юм шиг санагдаад идэг. Бас юм жахан таны дургуг хүргэсэн, таны шарыг хөдлөсөн юм шиг тийм мэдрэмж орж ирэх юм. Энэ одоо яаж ингэж чадваа? Яаж ингэж чадваа гэж хэлээд байна. Тэгээд болохоор жахан ингэ тавьж явуулмааргүй тийм ээ, өөрийнхөө ингэ хүсснээр энэ харилцаа ингэ болгочмоорч юм шиг. Энэ хүн таныг ингээд гуйгаад ирэхийг тийм ээ, таныг гуйгаад ирээсэй гэж та бас ингэ хүсэж байгаа ч юм шиг, нэг тийм болгочмоорч юм шиг санагдаад байгаа гэж бол хэлж байна. Гэтэ нөх амар одоо энэ харилцаанаас зураал, энэ хүнээс зураал байгаад байгаа юм бас алга. Ерөнхийдөө бол юмсыг бас ингээ ойлгосон, хүлээж авсан энэ эрэг байна шүү. За ийм л байсан. Ийм л хүн байсан. Жохон худлаа ярьдаг, хуурам чимтэн байсан юм байна гэсэн юм бодолтой үлдсэн байна гэж хэлж байна. За нөгөө хүн болохоор хөрхий тэгээд бас ийм тодорхой харилцаа танд амлаж чадахгүй байсан болохоор энэ харилцаа яагаад бүтээгүй вэ гэхээр энэ хүн л ер нь тийм харилцаанд орж чадахгүй байсан байна л да. Тэгээд за би угаасаа группний ихний хүссэн зүйлийг өгч чадахгүй. Тийм болохоор энэ хүнийг хуурмааргүй байна. Одоо энэ хүнд худлаа ярьж хуурамч зүйл амлаж чадахгүй зүйлээ амлаж хуурмааргүй байна гэж бол бодсон байна л да. Тэгээд энэ харилцаанаас юу ингээ гараад явсан. Тэгсэн ч гэсэн танд одоо ч гэсэн ингээ татагддаг. Таныг одоо ч гэсэн ингээ хүсдэг, тантай хамт баймаар байдаг. Таныг маш тийм сэтгэл татам эмэгтэй гэж боддог. Амар өөртөө итгэлтэй, амар дур булаам, сэтгэл татам, маш үзэсгэлэнтэй гэдэг ч юм уу те. Амар юм гоё гэж л бол хэлж байна. За заавал эмэгтэй хүн байх албагүй. Тэгтээ амар юм сэтгэл татам гэж хэлээд байна л да. Таарийн харилцаа бас нэлээд юм халуун дулаан, юм дотн мэдрэмжийн хүнд төрүүлдэг байсан юм шиг бол харагдаж байна. Тийм болохоор энэ хүний хувьд болохоор харилцаа ингээд дахиж эхлээд буцаад тийм халуун дулаан дотн тийм харилцаатай одоо болно гэдэг бол ер нь бол худлаа болсон гэж бодоод байгаа байхгүй юу? Яагаад гэхээр энэ харилцаа угаасаа л ингээд нураад унтсан. Ер нь та хоёр аль нь л тэгж бодсон. Энэ харилцаа ер нь л ингээд нураад унтсан. Одоо угаасаа яах ч аргагүй гэж хэлээд байна. Бас нэг орж ирж байгаа юм нь хоёулаа энэ харилцаа угаасаа ингээд цаашдаа потенциалтай удаан хугацааны харилцаа болж явах тийм потенциалтай гэж бас яг үнэндээ дотроо бодоогүй юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Яг үнэндээ та хоёр нэг нэгнтэйгээ суuna гэж бол юусоо бодоогүй юм шиг. Тэгээд энэ tower reversed юуг илэрхийлж ийн вэ гэхээр аль алин дээр нь гарч ирж штэ тийм ээ. Болох ёстой зүйл inevitable баггүй юу? Угсаа ингэж болохоос өөр аргагүй. Болох ёстой зүйлээс жоох ингэж зүгтаад байсан. Тэгтээ угаасаа энэ бол өөр арга байхгүй гэж хэлээд байна л да. Тийм болохоор энэ нь одоо ингээд аль нь энэ харилцаа бүтэлтэй болно гэдэгт амар итгэлгүй байсан юм шиг тэгж харагдаж байна. Бас нэг хэлж байгаа юм нь энэ харилцааны юм суур foundation гэдэг юм нь бол нураад унтсан. Тийм ээ, энийг буцаагаад ингэж build хийж, буцааж ингэж бүтээж одоо харилцааг тогтвортой болгож авч явах тийм суур бол байхгүй болсон гэж үзэж байна. Харилцааны суур foundation-ыг одоо юу гэж үздэг вэ гэхээр хоорондоо нэг их итгэл, хүндлэл, тийм ээ, хайр, сэтгэл, халамж гэдэг нэг иймэрхүү юмнууд бол ерөөсөө юм харилцааны суурийг бүтээж ин да тий. Тэгэхэд магадгүй та хоёр одоо нэг нэгэндээ итгэх итгэл нь байхгүй болцсон баг. Тийм болохоор энэ харилцаа үргэлжилсэн ч гэсэн жоохон тийм токсик болох ч юм уу, бүтэлтэй болохгүй байх ч юм уу. Их тиймэрхүү юм харагдаад байгаа байхгүй юу? Бас нэг энэ хүний хэлж байгаа юм нь болохоор энэ хүний хувьд одоо зөв цагт авчраг
зөв цаг нь биш байсан юм байна л да. Өөрөө ингээд нөгөө харилцаанд орж тийм ээ тогтвортой харилцаа үүсгэж явах тийм зөв цаг нь энэ хүний хувьд бас биш байсан юм шиг. Яа тэгэхээр харахад болохоор жаахан тийм мөнгө төгрөг материаллык зүйлийн хойноос энэ хүн хөөцөлтөд явж байгаа юм уу гэмээр бол харагдаж байна. Яг одоогийн байдлаар амьдралдаа нэг юм суур өөрийн гэсэн юм өөрийн гэсэн гэр орон, өөрийн гэсэн карьер, ажил, мөнгө төгрөг гэдэг ч юм уу тийм зүйлээ материаллык зүйлээ ингэж бүтээх гээд явж байгаа тийм хүн. Ер нь бол санхүүгийн байдал ямар нэгэн байдлаар санхүүгийн байдал ч юм уу, орон байр ч юм уу нэг тийм юм нь арай жоохон өөрийнх нь хүссэн хэмжээнд биш байгаа байх. Тийм болохоор тэрнийхээ төлөө нэлээд ажиллаад байгаа юм уу да гэж бол харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд одоо харилцаанд цаг гаргах харилцаанд зав гаргах цаг зав энэ хүнд бол ер нь байхгүй байсан гэж хэлээд байна. Гэхдээ хэдий ийм ч гэсэн нөхцөл байдал ийм ч гэсэн одоо таныг гих сэтгэл танд татагдж байгаа байдал нь бол одоо үгүйсэх аргагүй их татагддаг л гэж хэлж байна да. Та болохоор жоохон дургу өрөөд идэх те энэ надад худлаа яриад явцсан. Анх бас харилцаа эхлэхдээ юу гэдгийг за talking phase буюу одоо харьцаж эхэлж явах тэр үе дээрээ цаашдаа ер нь бол тогтвортой харилцаа үүсгэх юм шиг, үерхэх юм шиг, relationship-д орох юм шиг нэг тиймэрхүү зүйлийг хүн хэлж исэн байх. Та тэрэнд нь бас жоох итгээд явж исэн юм болов уу гэж харагдаж байна шүү. Таны бас урмыг хугалсан юм болов уу гэж харагдаж байна. Ер нь л таны жоохон дургуг хүргэсэн. Тэгээд ингээд жоохон шарлахад зуугаад байгаа юм шиг бол харагдлаа. За энэ Oracle картыг авч үзнэ. Энэ амар инээдтэй карт ахгүй юу? Sassy Oracle гэдэг. За бүр нэр нь хүртэл. Тэгээд нэг авч үзвэл сонирхолтой болов уу гэж бодсон. За энэ хүний бодол дээр авч үзье. Group 1-ийнхний X-ийн Group 1-ийнхний талаарх бодол нь ер нь ямар хөө байна вэ? Be right back, on break, even the moon takes breaks. Sit down гинэ. Яа за. Ой амар хүзэр гарч ирэх гээд байна. Vibe, do the work. Can't vibe your way out of accountability. За be right back гэхээр буцаад ирнэ. Тэг on break буюу одоо ингээд завсарлага авцсан байна. Тэгснээ even the moon takes breaks. Сар хүртэл завсарлага авдимаа. Sit down буюу суугаа бэжээ гэж юм тийм ээ. За энэ бол доошоо харж гарч ирсэн. Vibe буюу одоо энд нэг сахиусан тэнгэр нь do the work ажиллаа хийгээч гэд. Тэгсэн чин доош гинэ зүгтж гин гэж юм. You can't vibe your way out of accountability. Хариуцлагаас ингэж зүгтж болохгүй гэсэн утгатай гэх юм да. Тэгэхэд энэ хүн болохоор хариуцлагаас зүгтах гал vibe-рал сууж байгаа юм бах та. Яа за. За энэ бас доошоо харж гарч ирсэн. Тэгэхээр энэ хүн ер нь хариуцлагаас зүгтаад идэг зүгтж байгаа хэлбэр нь гэх юм уу? Одоо ийм тодорхойгүй харилцаанд орвол тийм ээ харилцааг тодорхой болгохгүй ийм тодорхой харилцаа би үүсгэж амлаж чадахгүй гэл ингээл алга болж байгаа нь бол харилцаанд хариуцлагатай хандаж хариуцлага хүлээж болж чадахгүй гэдгийг хэлээд байгаа юм байна л да. Тийм ээ тэгээд ингээд нэг on break гэд be right back буцаад ирнэ гэд алга болоод явж байгаа байхгүй юу? Яг буцаж ирэх гэж байгаа ч юм байхгүй. За бас сонирхолтой л юм. Энэ хүчрийг авч үзье. Өөр юу болох нь вэ? Group 1-ийг сонгосон хүмүүсийн маань X-ийнх нь бодол нь ер нь ямар хөө байна вэ? За stay optimistic about your love life. Хайр дурлалынхаа амьдралын талаар өөдрөг хандаа
Positive thinking and faith will bring you romance. Эерэг бодлууд болон итгэл найдвар чамд романс авчирна. Playfulness буюу ийм хөвгчлөлтэй байдлыг илэрхийлж байна. Тоглоом тахуу хийж байгаа тийм ээ. To recapture romance, allow your inner youthful spirit of fun to shine. Дахин ийм романтик байдлыг мэдрэхийн тулд дотоод ийм залуухан spirit өөрийн ийм сүнс энерги гаргаж ирж гэрэлтүүлээ гэж байна. Яг уу энэ хүн бол ер нь тийм амар харилцааг хүсэж байгаа байхгүй юу? Хоорондоо ингээд ийм хөгжилтэй цагийг зугаатай өнгөрөөдөг тийм ээ. Тэгээд нэг их юм бодоод ах шаардлага байхгүй. Stay optimistic гэж хэлж байгаа ч гэсэн тийм өөдрөг хандж байна гэдэг чинь амар тийм carefree тийм ээ. Нэг юм тоомжиргүй бас хандж байгаагийн илэрхийлэлтэй. Амар их зүйл бодож их энерги хүчээ ингэж энэ харилцаанд зарцуулж харилцааг бас гүнзгийрүүлэх тийм хүсэл хөө. Ер нь тийм харилцаанд бол бэлэн биш байгаа л хөө юм байна. Тэгээд ийм хөнгөн цагийг зугаатай өнгөрөөдөг ийм carefree тийм харилцаа хүсэж байгаа л хүн юм байна л да. Тийм болоод энэ харилцаа бас бүтээгүй байж болох талтай харагдаж байна шүү. За энэ хүртэл энергийн чек таарчихвал тийм ээ. Одоо бүгдээрээ за X эргэж ирэх үү? Энэ хүн эргэж ирэх нү гэж үзье. За групп 1-ийг сонгосон хүмүүсийн маань X нь эргэж ирэх нү амьдралтай. Групп 1 дээр X нь эргэж ирэх нү. Олон хүзэр гарч ирвэ. Тэгтээ утга илэрхийлээд ах юм одоо авъя да тийм ээ. Энэ хүн эргэж ирнгээ тэгвэл ер нь бол холбоо барих юм байна л да. За ярилцах ч юм уу ямар нэгэн байдлаар холбоо барьж бичиж ч юм уу тэгж орж ирэхээр хэрвээ эргэж ирнэ гэвэл тийм ээ. Заавал ингээд бүр нөгөө амар алхам хийгээл амар буцаж нийлээ дахиж харилцаагаа шинээр эхлэе гэд ингээд байгаа юм бас алга. Яг үнэндээ бол холбоо барьж орж ирж байгаа ч юм бол бас алга. Гэхдээ ер нь бол санаад байгаа юм шиг бол харагдлаа. Тантай хамт байхад бол амар сэтгэл хангалуун бас юм айгүй жаргалтай байдаг байсан байгаа байхгүй юу? Emotional fulfillment гэдэг зүйлийг бол мэдэрдэг байсан гэж байна. Тэрний бүрэн дүүрэн баяр баясгал сэтгэл хангалуун байдлыг тийм ээ мэдэрдэг байсан гэж тэгж байна. Тэгээд үнэхээр бас ингээд татагтаад байгаа болохоор ер нь бодож үзээд байгаа байхгүй юу? Харилцаа хичнээн бүтэхгүй гэж мэдж байгаа ч гэсэн үнэхээр ингээд сэтгэлэн татагтаад байгаа болохоор тантай бас хамт баймаар байгаа болохоор ийм бодож үзээд яахаа мэдхгүй ийм нэг юм шийдвэр гаргаж чадахгүй яахаа мэдхгүй ийм байдалтай бол байгаа. Одоо надаа ингээд харахад бол яг эргэж ирнэ гэсэн юм бол алга. Гэхдээ таныг бол нэлээд санаж байгаа. Таны юу хүсэж байгааг энэ хүн мэдж байгаа. Тэгээд яахаа мэдхгүй ангаагаа сууж байгаа л гэж бол харагдаж байна. Яг юу хийхээ мэдэхгүй яг ямар алхам хийх үү? Яаж одоо юу хэлэх үү гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд ингээ эргэлзээд байж гинэ гэдг нь бол одоо өөрөө нөгөө үнэхээр санаад бас сэтгэлтэй байгаа болохоор сэтгэл бол байна л да. Know you are loved гэж энэ дугасаа ерөнхийн нэр гарч ирсэн тийм ээ. Тэгэхээр энэ групп нэгний хувьд бол X нь одоо ч гэсэн бас таныг мартаагүй танд сэтгэлтэй байгаа гэж бол харагдчих шүү. Ер нь бол угаасаа танд бол сэтгэлтэй л байсан. Гэхдээ арай мартаагүй гэж бол хэлж байна. Бас салаад нэг удаагүй хүмүүс байгаа юм шиг бол харагдаж байна. Нэг удаан хугацаа бол өнгөрөөгүй одоо үсрээл 2 сар л болсон байх нэрээ. Харилцаа дуусаад.
таних удаагүй байгаа гэж хэлж байна. Бас нэг хэлж байгаа юм нь таныг одоо өөртөө нь өөр бүүн тийм ээ ганцаараа ч ихсэн маш жаргалтай сайхан амьдарч байгаа байх гэж бодож байгаа. Нөх өөрөөр нь дутаад ч юм уу тэгээ одоо өөртөө хамт баймаар санагдал үнэхээр ингээл хүч хатаад байгаа юм бол байхгүй гэж бодож байгаа. Яг өөрийнхөө амьдралыг маш сайхан авч яваал амар тийм жаргалтай амьдарч байгаа гэж бодож байна. Таныг болохоор ер нь бол ийм өөрийнх нь өөртөө харьцуулахад тийм ээ нэлээд ийм амьдралын төвшин, байр суурь, санхүү, мөнгө төгрөг гэдэг ийм материаллык зүйлийн хувьд ч гэсэн өөрөөс нь хамаагүй хувь илүү гэж үзэж байгаа байхгүй юу? Ямар нэгэн байдлаар таныг бол өөрийнхөө амьдралыг маш юм аятайхан аваа явцдаг, болгочдөг. Мөнгө төгрөгөнд санаа зовоол мөнгө төгрөгийн араас хөөцөлтөл ингээд идэг хүн бас биш. Ер нь тийм хангалуун амьдралтай. Амар юм сэтгэл хангалуун. Тийм сэтгэл хангалан хүссэн зүйлээ ингээ авчиж чадхаар тийм хүн гэж харж байна л да. Өөрөөр нь их дутаад ах хүн гэж бол ерөөсө бодохгүй байна. Буцаад очлоо гэхэд тийм ээ одоо тантай холбоо бариад хүрээд ирлээ гэхэд таныг бас өөрийг нь хүлээж авна гэж бас нэг бодохгүй байна. Өөрлөв нь хариу бичнэ гэж бас бодохгүй байна. Тийм болохоор яг юу гэж хэлэх үү? Ямар үйлдэл би хийх үү, яах үү гэдэгт эргэлцсэн байгаа байхгүй юу? Одоо яавал бас өөрийг нь хүлээж авах вэ? Юу гэж хэлвэл би бас зөв зүйлийг хэлж байгаа болж энэ хүн одоо хариу бичиж надтай харьцах вэ гэдэг тал дээр бас ингээд нэлээд их юм бодоод төөрөлдсөн сууж байгаа гэх юм да. Тэгж хэлж гин. За Oracle card авч үзье. Group 1-ийг сонгосон хүмүүсийн маань X нь group 1-ийнхний талаар юу гэж бодож байна? Бишээ амьдралд нь буцаж ирэх нь үү? Эргэж ирэх нь үү? X нь эргэж ирэх нь үү? Vacay. Boundaries. Drama. Vacay буюу амралт, vacation. Boundaries гэхээр юм зааг тавиад өгсөн. Цензуур шалгуур ч юм уу. Ер нь бол зааг л гэсэн үг л дээ. За drama queen буюу dramatic хатан хаан гэсэн утгатай хүзүүр байна. Яг хоо энэ хүн бол одоо зай аваад, цаг аваад, тийм ээ, break аваад тэгээд энэ талаар нэлийн бодож байгаа гэж бол харагдаж байгаа байхгүй юу? Ямар нэгэн байдлаар үйлдэл хийх бол болоогүй юм шиг бол харагдлаа. Тэгээд boundaries гэдэг хүзрөөр юу илэрхийлж байна вэ гэхээр одоо та хоёрын амьдрал бас юм хол заагтай юм шиг бас санагдаж байгаа. Өмнө нь одоо өөрийнх нь бодлыг үзэхэд тийм ээ энэ хүн болохоор миний ингээд материаллык байдал амьдрал ер нь болоогүй байна. Би энэ дээр анхаарах хэрэгтэй байна гэсэн яваад байгаа да. Гэхдээ таныг болохоор тийм санаа зовох зүйлгүй амьдрдаг хүн гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэг юм амьдралын түвшний ялгаа бас харагдаж байна л да. Өөрөөс нь тэр талаар нэлийн хол юм шиг, өөрөөс нь илүү сайхан гоё амьдрдаг юм шиг санагддаг. Бас нэг талаас энэ хүн олигтой ингээд харилцаанд идэвхтэй хандаад тийм ээ үйлдэл гаргаад харилцааг авч явахгүй байсан болохоор та бас энэ хүнд ер нь юм boundaries цэндүүрч тавьж өгсөн гэж харагдаж байгаа байхгүй юу? Тэгэд тэрийг энэ хүн давж таны тавьсан ийм цензурыг давж гарч ирж бол чадахгүй байгаа юм шиг бол харагдаад байна л да. Тэгэхээр та магадгүй за харилцаанд чи ингэж хандах юм бол би энэ харилцааг үргэлжлүүлэхгүй гэдэг ч юм уу тий. Надад бол ийм хандлагатай ийм хүн хэрэгтэй байна гэдэг ч юм уу. Өөрийнхөө ийм нэг ийм boundaries-ыг тавиад өгсөн биз дээ. Тэгэхээр тэр хүн болохоор би тэрийг өгч чадахгүй нэ гэд яваад өгсөн юм шиг харагдаж байна. За drama queen гэдэг хүзрүүд болохоор өөрийнх нь бас ийм сэтгэл санааны савлсан байдлыг илэрхийлж байна л да. King of Cups угаасаа доош харж гарч ирсэн. Тэгэд King of Cups доош харж гарч ирэхээрээ бас нэг тийм dramatic хандлагыг бас илэрхийлдэг байхгүй юу? Юмыг ингээд хэтрүүлж бодоол, хэтрүүлж яриад, хэтрүүлж ингэж хүлээж аваад ч юм уу тийм.
тэгээд байгаа байж болохоор харагдаж байна. Нөгөө талаас бас таныг ийм гэж бодож байгаа байж магадгүй. Тийм болохоор бас ийм драматик зүйлт ингэж өөрийгөө оруулж тийм ээ драматай ингэж өөрийгөө ингэж хутгах бас хүсэлгүй байгаа болохоор энэ хүн бас жаахан эргэлзээд байгаа юм уу та гэж бол харагдлаа. За Ютубын уншлагаа бол ингээд дуусгая. За нэмэлтээр болохоор бүгдээрээ тэр хүн харамсаж байгаа юу? Тэр хүн энэ харилцаанаас юу хүсэж байгаа вэ? Тэгээд буцаад нийлвэл энэ харилцааны ирээдүй юу ямархуу байхаар байна вэ гэж бүгдээрээ асуунаа. За тэгээд нэмэлт авах хүсэлтэй хүмүүс нь болохоор description доторх линкээр ороод нэмэлтээ аваарай. Тэгээд тэр линк дотроос л нэмэлтээ үздэг шүү. Ямар нэгэн байдлаар зөвхөн мөнгө төлбөр ингээд нөгөө аваад тийм ээ тэнгуүтээ таны бичлэгийг би имэйлээр явуулна гэсэн тийм зүйл бол байхгүй. Тэр линк дотроо ороод бүртгүүлээд тэгээд QPR төлбөрөө төлөөд таны миний контент дотор болохоор авсан бичлэгтэй нь харагдах ёстой. Тэгээд үнэхээр үзэж болохгүй бол манай Clinic Energy Instagram хаяг руу холбогдоорой. Тэгтээ ер нь бол үзэж болох ёстой уулна бол тийм ээ. За тэгээд YouTube-ийнхаа уншлагаа орж сонссонд маш их баярлалаа. Та бүхэн тэгээд дараагийнхаа уншлагаар уулзцгаая. Баяртай. За одоо бүгдээрээ 2 дугаар группийнхаа уншлага руу орцгоё. За 2 дугаар группийнхан маань энэ Full Moon in Gemini буюу эхрийн орд дээрх бүтэн сар. Тэгээд Embrace the Flow of Life гэд амьдралын урсгалыг хүлээн зөвшөөр гэсэн утгатай гэх юм уу? Ийм хөдрийг сонгосон байгаа ерөнхий энерги нь. За тэгээд энэ талд болохоор таны X-ийнхаа талаарх бодол мэдрэмж гээд энергийн чек яваа. Тэгээд энд нь болохоор X-ийн таны талаарх бодол мэдрэмжийг нь бүгдээрээ үзнэ. Тэгээд нэлээд хүзэр хойлох болохоор энэ хэсгийг нь би жоохон гүйлгчээ. Тэгээд бүгдээрээ гүйлгэснийхэн дараа уулзъя. За таны бодлоос эхлэе. Ер нь бол амар том өөрчлөлт таны амьдралд авчирсан харилцаа гэж та боддог. Энэ хүнтэй харилцаа бол ер нь бол дууссан байгаа хгүй. Одоо ингээ бүрэн дууссан тийм ээ. Дууссан гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн. Дуусаад ч бас ингээ удсан байна л да. Гэхдээ танд амар их юм ойлгуулсан, амар их юм хичээл зааж өгсөн. Тэгээ бас амар том амьдралын өөрчлөлт авчирсан гэдгийг чи таны хувь хүний хөгжүүлэлт өөрчлөлт авчирсан. Энэ харилцаанаас бас нэлээд их юм ойлгож авсан байна л да. Тэгээд удаан хугацаанд бас энэ хүнтэй зуралдаж үерхсэн ч юм болов уу гэж бол харагдаж байна. Энэ хүнээс юу ойлгосон бэ гэхээр ер нь одоо харилцаанд ямар хүн та хүсдэм бэ? Ямар хүнтэй хамт байх нь одоо танд тохирдیں۔ Тийм ээ? Ямар хүнтэй та ирээдүйд хамт байгаасаа гэж хүсэж байгаа гэх мэтчлэг өөрийн ийм нэг ideal type гэдгийг ойлгож авсан байгаа хгүй өөрийнхөө type өөртөө таалагддаг type олж ойлгосон гэж байна. Энэ хүнтэй харилцаагаа дуусгахад бас тийм ч амар байгаагүй болов уу гэж бол харагдаж байна л да. Тийм ч амар байгаагүй юм болов уу? Яагаад тэгэхээр ер нь бол ийм таны амьдралыг ингэ сэгсэрсэн юм шиг тий салалт бас танд хүн дээр туссан юм шиг бол харагдаж байна. Нэлээд ийм сэтгэлийн шалгаж авч исэн тэгээ бас ингээ хүлээж авах жоохон хэцүү байсан
Тэгэл ерөөсөө одоо ирээдүйн талаарх таны бодол тийм ээ төсөөлсөн байсан зүйлс ер нь бүх юмыг ингээд амар сэгсэрсэн юм шиг. Тэгээд тэндээс та нэлээд их юм ойлгоод амьдралаа амар юм өөрчлөлтөнд оруулсан байгаа байхгүй юу? Өөрийнхөө асуудлуудыг бас нэлээд сайн ойлгож авсан байна. За өөрийн юм токсик хандлагуудаа ч ойлгож авсан байна тийм ээ. Хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй байхад нь ингээд хүчээр бас хүлээн зөвшөөрүүлж байгаа юм шиг тийм зүйлсүүд одоо гарч ирсэн гэж хэлэх юм. Ер нь бол энэ харилцаа баг одоо таны хувьд таны амьдралын нэлээд ийм том харилцаануудын нэг хамгийн ийм чухал харилцаануудын нэг гэх юм уу да. Тэгээд тийм болохоор нэлээд ийм хүнд цохилтонд бол орж исэн гэж байгаа байхгүй юу. Гэхдээ одоо бол ер нь хүлээн зөвшөөрөөд явж байгаа. Үе ер нь мэдээч ингээд санаад бодох бол бодож гуниглах ч юм уу тийм энерги бол байна. Гэхдээ одоо юу нэрийн урсгай гэсэн чинь нулимс дууссан гэдэг ч юм уу нэг тиймэрхүү үг хэлж яана л да. Тэгээд яг одоогийн байдал тийм болохоор энэ нөгөө ерөнхий энерги нь тийм ээ амьдралын урсгалыг ингээд хүлээн зөвшөөрөө гэдэг байгаа шүү дээ. Юмсыг ингээд нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээж аваад хүлээн зөвшөөрч авахаас өөр бас аргагүй байгаа болохоор та ер нь бол ингээд урсгалаараа явж байгаа. Өөр хүнтэй бас харилцаанд орч чадахгүй байгаа болов уу гэж гэмээр бас харагдчихээн. Ер нь л юм нэг юм жаахан дүжирцэн юм уу гэмээр харагдчих шүү. Нэг амар юм хүнд цохилтонд ороод тэгэл тэрний дараа бүх юм ингээд амар намдаад тайвшраад урсаад явж байгаа юм шиг. Амьдралд ингээд урсаал явж байгаа юм шиг. Тийм энерги харагдлаа. За таны эксийн таны талаарх бодол гэдэг юм бол энэ хүний хувьд ч гэсэн энэ харилцаа бол нэлээд ийм сургамж авчирсан, хичээл заасан харилцаа байсан гэж байгаа байхгүй юу? Энэ хүн бол ер нь ингээд хичээлээ өөрийгөө ойлгоод явж байгаа. Хичээлээ сураа явж байгаа гэдэг чинь. Гэтэ та болохоор одоо би амьдралдаа ийм л хүн хүсэж байгаа юм байна гэсэн ийм ойлголтыг авсан бол энэ хүн баг зэрэг эсэргээрээ жоохон тийм сөрөг юм бодсон. Би амьдралдаа хүссэн хүнээ авч чадахгүй юм байна гэсэн ийм юм бодсон гэдэг чинь. Имийг жаах ингээд сөргөөр бодсон байна л да. Хичнээн ингээд хүссэн ч гэсэн би хүссэн хүнтэйгээ хамт байхгүй юм байна. Амьдрал угаасаа хүснээр болохгүй юм байна. Би угаасаа хүснээ авахгүй юм байна гэдэг ч юм уу нэг өөрийгөө жоохон ийм нэг юм өрөвдсөн байдлаар надад ч одоо хүссэн зүйлийг маань үгүйл гэж дээ гэдэг ч юм уу тийм. Нэг иймэрхүү хандлагатайгаар юмсыг бодсон. Тэгээ өөрийгөө нэг ийм уйж хүлсэн ийм бодлуудаар хүрээлүүлсэн гэд тэгж байх юм. Тийм болохоор энэ хүн болохоор энэ харилцаа ингээд дуусаад бүр мөсөн дуусаад өнгөрсний дараа тийм ээ хичнээн ингээд бас сэтгэл санаа тавгүй байсан ч гэсэн хэцүү байсан ч гэсэн өөр хүнтэй харилцаанд ороод ингээд явж байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүнтэй ингээ харилцаанд ороод явахдаа заавал нөгөөх хүнд амар хайртай да бас биш. Зүгээр яг хөө ингээ таалагдж байгаа болохоор өөр хүнтэй харилцаад яваад ээж болоод байна. Тэг яагаад тэгж болоод байна гэхээр би угаасаа хүссэн хүнтэйгээ хамт байхгүй юм байна гэсэн ийм ойлголтыг өөртөө ингээ суулгацсан. Тэгээд тэрнээсээ болоод зүгээр л таалагдсан амар хайртай биш ч гэсэн хин нэгэнтэй харилцаанд ингээ ороод явж байгаа гэж хэлж байна. Тань руу ингээд үе холбоо барья гэж боддог байгаа хгүй уулна. Ярилцмаар санагддаг, холбоо барьмаар санагддаг. Тэгтээ ингээ өөрийгөө жоохон ингээд хүлээд өөрийгөө тэгээд тийм үйлдэл хийлэхгүй байгаа тань л тайгаа. Тэгэхээр холбоо барьлаа гэд одоо харилцаанд өөрчлөлт орох ямар ч тийм боломж байхгүй. Тийм ээ. Юмс одоо өөрчлөгдөхгүй гэдгийг мэдээд байгаа болохоор. Тэгэхээр энэ хүний харилцаанд хандж байгаа хандлага бол ингээ бүрэн ингээ өөрчлөгдсөн байгаа байхгүй юу. Өмнө нь бас энэ хүн бол хүсэл тэмүүлэлтэй байдаг байсан юм шиг харагдаж байна л да. Хүссэн зүйлийнхаа хойноос ингээ хөөцөлдөж явж чаддаг тийм ээ. Хүссэн зүйлээ авах гэж бас хичээдэг амьдралын төлөө ингээ тэмцдэг тийм байсан бол энэ харилцаанаас хойш одоо тэр ийм ирч хүч уран зоригоо ер нь олж жоохон алдсан. Тэгээд ингээд нэг юм
өөрийнхөө яг ийм дотоод мэдрэмж, дотоод хүний хэн ингээ хэлж байгаа хүсэж байгаа зүйлийг ингээ жоохон тоохгүй орхиод ингээ хайчдаг тийм хандлагатай болсон байгаад байна. Тийм ер нь л нэг юм амьдралд нэг юм урамтай, зоригтой, ирч хүчтэй хандхаа болцсон гэж хэлж юм л да. Тэг өөрийнхөө ингээ дотоод дуу хоолойг жахын ойлгохгүй, сонсохгүй байх гэдэг. Ер нь жоохон тийм гутранг үзэл бол харагдчихээн шүү энэ хүнээс. Тэгээд нэг юм жоохон хямарсан ч юм шиг, өөртөө итгэлгүй ч юм шиг. Тэгэл хүссэн хүнтэйгээ ч хамт байхгүй, хүссэн зүйлээ ч хийхгүй амьдраад байгаа юм шиг нэг тийм энергитэй харагдлаа. За, Oracle хүзэр авч үзье. Энэ групп дээр болохоор энэ хүзрийг авч үзнэ. Өөрт хэрэглээгүй. За, групп 2-ыг сонгосон хүмүүсийн X-ийн бодол нь ямар хөө байна вэ? Групп 2-ны талаарх X-ийн бодол нь ямар хөө байна вэ? Тэгээд ороо clean it up буюу ингээд цэвэрлэх гэсэн утгатай хүзэр доошоо орж гарч ирлээ. За, breathe буюу амьсгал гэж юм тийм ээ. Poised гэхээр юм нэг pose бариад нэг тийм жоохон бэлтгэлтэй байгааг илэрхийлж байгаа юм болов уу? Дөр үзүүлж байгаа ч юм шиг тэгж харагдчих юм шүү бас. Нэгэн хэвэнд бас байх гээд байгаа ч юм шүү. Тийм нэрэг. Тэгээд yang буюу yang гэдэг болохоор өөрөө за, энэ хүзрний Ace of Wands гэж үздэг. Тэгтээ эрэгтэй энергийг илэрхийлж байгаа. Masculine энергийг. Энэ бол доошоо орж гарч ирлээ. Тэгэхээр ялтчгүй yang энерги доошоо орж ийн гэдэг бол өөртөө итгэлгүй байна тийм ээ. Зорьсон зүйлийнхээ хойноос ингэж явахгүй байна. Masculine энерги бол дутчихээн л да. Одоо тэр ийм ирч хүч Ace of Wands гэдэг бол хүний ийм нэг юм доторх гал цогийг илэрхийлж байгаа байхгүй юу? Тэр нь ингээд унтарсан ч юм шиг ингээд доошлцсон ч юм шиг тийм ээ. Тийм ирч хүчгүй л харагдаад байна л да. Яг ингээд бас амьдралыг энэ хүн ч гэсэн яг амьдралын урсгалаар л явж байгаа. Ингээд урсаал явж байгаа. Тэгээд урсаж явахдаа тэгтээ та болохоор за сайн зүйл амьдралд ирэндээ таны хувьд бол Ace of Wands дэше авч гарч ирсэн баггүй юу? Сайн зүйл амьдралд ирэндээ одоо Tower нуурж унсны дараа ч гэсэн тийм ээ миний амьдралд болох ёстой зүйл нь болоод зөв хүн нь амьдралд ирэндээ гэдэг ч юм уу. Арай нэг юм жоохон өөдрөг хандлагатай. Энэ харилцаанаас би сурах ёстой зүйлээ сураад явах нь миний хувьд бол одоо амьдралаас авах ёстой зүйлийн нэг байсан юм аа. Гэт ингээд арай нэг юм өөдрөгөөр хүлээж аваад амьдралын урсгалыг хүлээж аваад амьдралын хичээлийг хүлээж авч जैन тий. Энэ хүн болохоор хичээлээ сурахгүйгээр эсэргээрээ зүгээр урсаал яваад байгаа байхгүй юу? Амьдралын төлөө тэмцэх тийм хүсэл тэмцэлгүй амар тийм pessimistic, амар тийм гутран үзэлтэй. Тэгээл жоохон тийм юм хямарсан байдалтай урсаал явж байгаа юм шиг. Өөрийнхөө мэдрэмж, өөрийнхөө сэтгэл, инстинкт энтрээ бол ерөөсөө ингэж тоохгүй байна л да. Тэгээл яг нэг юм дүр үзүүлсэн. Наана харахад бол үнэхээр сайхан амьдрал болол бүх юм сайхан байгаа юм шиг хэрнээ. Дотроо болохоор амар их юм өөрийгөө ингэж зовоосон бодлууд өөртөө ийм нэг юм жоохон хатуу үгнүүд ингэж хэлж боддог. Оо миний энэ ч удаа бүтэхгүй дээ гэдэг ч юм уу те. Миний хүссэн зүйлийг ч амьдрахгүй дээ. Надад ийм юм болов л гэж гэх мэтчлэн иймэрхүү хандлагатай байдаг болсон байх шүү. Тэгэхээр та хоёрын аль альных нь нэг нэгнийхээ талаарх бодол болохоро бас ингээд нэлээд нөгөө өнгөрсөн хойно байгаа байхгүй юу? Цаг хугацаа бас нэлээд өнгөрцөн. Тэгэхдээ одоо бодож байгаа бодлууд нь болохоор энэ харилцаанаас авсан нөлөө та хоёрын амьдралд юу яаж нөлөөлж байгаа вэ гэдгийг бол нэлээд сайн харууллаа. За ингээд энэ хүртэл энергийн чек таарчихвэл бүгдээрээ энэ X эргэж ирэх нь үү гэж үзье да.
За групп 2-ыг сонгосон хүмүүсийн X нь гэж ярих нь. Групп 2-ыг сонгосон хүмүүсийн X нь гэж ярих нь групп 2-ын дээр. Ваа. За энэ хүн чи эргэж ирнэ гэдэг бол жоохон хэцүү л харагдаж байна. Тий. Энэ хүн угаасаа цаанаа өөр амьдралтай ч юм уу, өөр хүнтэй ч юм уу тий. Ер нь бол өөр харилцаанд байгаа юм уу гэж бол харагдаж байна шүү. Энэ хүн эргэж ирнэ гэдэг бол хэцүү харагдаж байна. Гэхдээ тэглээгээд нэг юм одоо таныг их сэтгэл бүр байхгүй бас биш л тий. Ер нь бол ингээ харахад Magician-тай Eight of Cups ингэж хамт гарч ирж байна гэд ингээд ерөнхий энергийг ингээ харахад болохоор угаасаа ингээд move on хийгээд сэтгэлээ татаж аваад энэ харилцаанаас гарах гэж энэ хүн угаасаа нэлээд хичээсэн байгаа байхгүй юу? Нэлээд хичээл зүтгэл гаргасан. Тэгээд тийм болохоор одоо буцаж ирнэ, буцаж нийлнэ гэдэг талаар бодохыг бол хүсэхгүй байна. Бараг ингээ хэлж байгаа за дараагийн амьдралдаа гэдэг ч юм уу. In another life гэдэг аахгүй юу? Дараагийн амьдралдаа баг хоёлаа болъё доо энэ амьдралдаа чадсангүй гэсэн ухааны иймэрхүү юм бол ярьж гин шүү. Бас тийм сүнслэг зүйлд айгу итгэдэг. Эсвэл энэ харилцааг бас тэгж харж исэн ч юм болов гэмээр харагдаж байна л да. Тийм болохоор өөрт нь ингээ хүнд туссан. Харилцаанаас гарч сэтгэлээ татаж авахгүй амар хичээсэн. Одоо ингээд хамт байсан гоё дурсамжууд, хамт байсан мөчүүд тийм ээ мэдэрчээсэн зүйл сэнтрээ бодохыг юусоо ингээ хүсэхгүй байгаа байхгүй юу? Би ер нь бодмооргүй байна. Би бодмооргүй байна л гэдэг байна. Мартахыг амар хичээсэн болохоор одоо бол бодмооргүй байгаа гэж хэлж байна л да. Ирээдүйд цаашдаа юу болохыг энэ хүн бол мэдэхгүй тийм ээ. Гэхдээ магадгүй хизээ нэгэн цагт эсвэл магадгүй хизээ нэгэн цагт хизээ нэгэн өөр амьдралдаа ч юм уу нэг иймэрхүү драматик юм бол хэлж байна одоо. Нэлийн тийм spiritual сүнслэг зүйлд итгэдэг тийм бодлоорч гэсэн энэ харилцааг харж исэн хүн юм болов уу гэж харагдаж байна. За Oracle card авч үзье. Group 2-ыг сонгосон хүмүүсийн X нь group 2-ын талаар ямар бодолтой байна гэж ирэх нь юу хүн. За romantic feelings буюу romantic мэдрэмжүүд. Your feelings are real and worth exploring. Таны мэдрэмж бол жинхэнэ тэгээд ингээд цаашдаа explore хийх нь зөв гэх юм уу та. Past life relationship буюу өнгөрсөн амьдралын харилцаа. You have known each other before. Та бие бинийг өмнө нь мэддэг байсан хүмүүсээ. Тийм. Тэгэхээр угаасаа энэ past life relationship-тэй гарч ирж байгаа энерги бол түрүүний хэлсэнчлэн тийм ээ нэг юм spiritual юмд итгээд бие бинийгээ бас юм заяаны хань. Одоо энэ хүн бол таныг тэгж боддог байсан ч юм уу гэмээр бол харагдаад байгаа байхгүй юу? Тийм нэг тийм otherworldly одоо нэг юм сүнслэг зүйлийг бас ингээд энэ харилцаанаас хинхэн нь мэдэрчээсэн болохоор нэгнийгээ бас нэлээд удаан ингээд мэддэг таньдаг хүмүүс шиг бас тийм татан мэдрэмж авдаг байсан болохоор энэ харилцааг тавьж явуулахад ч хэцүү байсан. Гэхдээ одоо бол ирээдүйд бол энэ хүн буцаж нийлхийг гэхгүйгээр тийм ээ
дараагийн амьдралтаа л болъё доо л гэж бол хэлээд байна л да. Дахиад Oracle card авч үзье. Group 2-ыг сонгосон хүмүүсийн бодож байгаа хүн нь Group 2-ийн дээр буцаж ирэх нь үү, нийлэх нь үү? Тэгээ дахиад masculine энерги доошоо харж гарч ирлээ. Ямар ч тийм зориггүй, ямар ч өөртөө итгэлгүй, ер нь л нэлийн унтсан л хүн байна л да. Hopeful буюу итгэл найдвартай байх. Энэ хүзэр доошоо харж гарч ирсэн. Ер нь бол итгэл найдвар тасарсан л байгаа байхгүй юу? Happiness буюу аз жаргал. Гэхдээ тантай байхдаа үнэхээр аз жаргалтай байдаг байсан байна. Буцаж нийлнэ, эргэж нийлнэ гэсэн итгэл найдвар бол угаасаа тасарсан байна. Ерөөсөө бас өөрийнх нь хийж чадах зүйл гэвэл энэ харилцаанаас move on хийж сэтгэлээ татаж авч явах нь л ерөөсөө энэ хүний хийж чадах зүйл байгаа хгүй юу. Тэрнээс илүү бас хийж чадах зүйл бол алхаа гэж харагдлаа. За YouTube-ийн уншлагаа бол ингээд дуусгая. Тэгээд нэмэлтээр болохоор нэмэлтийн асуултаа энэ групп дээр арай жоох өөрчлөхөөр шийдлээ. За ямар ч байсан тэр хүн харамсаж байгаа юу гэж асууя. Тэгээд тэр хүн энэ харилцаанаас юу хүсэж байгаа вэ гэж асуугаад тэгээд сүүлийн асуулт нь болохоор танд одоо зөвлөгөө байдлаар тийм ээ энэ харилцаанаас та бас юу ойлгож аваад яаж хандах нь зөв бэ? Юу хийх нь зөв бэ гэд бүгдээрээ асууя. За тэгээ нэмэлт авах хүсэлтэй хүмүүс нь энэ бичлэгний description доторх линкээр ороод нэмэлтээ аваарай. Тэгээ би бас комент хэсэг дээр линкийг оруулаад тэрийг пиндэд тавина. Тэгээд линкээр ороод бүртгүүлээд тийм ээ. Бүртгүүлснийхаа дараа QPR мөнгөө төлөөд тэгээд нэмэлтээ тэр линк дотроо орж үзье шүү. Ямар нэгэн байдлаар тань руу би имэйлээр нэмэлт бичлэгийг явуулна гэсэн ойлголт байхгүй. Тэр яг зочил цэгийн маань гээд орсон сайтаараа тийм ээ орсон линкээрээ миний контент хэсэг рүүгээ явж ороод харах юм бол таны худалдаж авсан бичлэг чинь байх ёстой, тоглох ёстой. Хэрвээ үнэхээр тоглохгүй байна, үнэхээр болохгүй байна гэвэл манай Clinic Energy гээд Instagram руу холбогдорой. Тэгээд учрыг нь олоод өгнө бид нар. За тэгээд та бүхэндээ YouTube-ийн орж ирж сонсонд маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзцаая, баяртай. За одоо бүгдээрээ 3 дугаар группийн уншлах руу орцгоё. За 3 дугаар группийн маань энэ хүзрийг сонгосон First Quarter Moon in Libra буюу жинлүүрийн орж дээрх эхний 4-р хагас гэсэн хүзрийг сонгосон байна. Тэг keep your heart open буюу зүрхээ нээлттэй байлгаарай гэж байна. За тэгэхээр одоо бүгдээрээ энэ тал дээр болохоор таны X-ийн талаарх бодлыг асуугаад тэгээд энэ талд энэ хүзрээр болохоор таны X-ийн таны талаарх бодлыг асуунаа. За тэгээ энэ нь энергийн чек болоод явах хэвээр. Хүзэр нэлээх хойлох болохоор тэр хэсгийг гүйлгчээ гэж бодлоо. Тэг бүгдээрээ гүйлгэснийхэн дараа уулзцгаая. За таны талаарх бодлоос эхлэе. Ингээ харахад бол манайхан за бас ингэж шууд хэлэх нь ч муухай юм да тийм ээ. Энийг Мариатын ил гэж юм л да. Наача одоо ерөөсөө ингээл холуур яв. Холуур яваасай л гэж юм яг үнэндээ. Та бүр ерөөсөө бүр
тоохчгүй, бодохчгүй байгаа юм шүү. Яг нэг хальт бол сонирхож исэн. Тийм ээ, энэ хүнийг бол сонирхож исэн. Тэгтээ тантай юу гэх энэ хүнтэй бол ерөөсөө юм удаан хугацааны харилцаа үүсгэх ямар ч тийм бодол боломж ер нь бол тийм хүн бол байгаагүй гэж бол таны зүгээс бол хэлж юм л да. Надтай тийм удаан хугацааны харилцаа үүсгэх хүн бол биш байлээ. Миний хүн бол биш байлээ. Яг хүнийг хальт сонирхож үзсэн тэгсэн чинь биш байсан байлээ. Тэгж хэлээд байна л да. Тэгээд одоогийн таны энерги болохоор зүгээр одоо өөр хүнд анхаарлаа хандуулж байгаа. Та бол аль хэдийн ингээ өөр хүнтэй болцсон. Тэр хүнд анхаарлаа хандуулаад тэр хүч энерги зориулаад явж байгаа. Энэ хүнийг их одоо ямар ч сэтгэл алга ер нь бараг боддгүй юм шүү. Тоодогчгүй аль хэдийн хаяад ингээ орхио явцсан тийм ээ. Энэ хүнийг их ерөөсөө сонирхол чадлага тоохчгүй байна, бодохчгүй байна. Наа чинь холуур яваарай л гэж хэлээд байна. Тэгэл бас ингээ бодохороо жах ингээ кринжилдэх ч юм уу, их тийм ядаргаатай яг гэдэг нэг юм гээд нэг ингээд байгаа ахгүй юу? Орж ирж байгаа энерги нь хамаг муухай үгээл хилдэг юм шиг санаанд орохоор л яа гээл хамаг муухайгаар дууддаг юм шиг. Гэтэ амар юм инээдтэй энерги орж ирээд байна л да. Бүр нэг үзэхэ байцсан тий. Шал балан амтан байт энэ ч ингээ үзэхгүй байгаа ахгүй юу. Тэгж харагдлаа. Бас л савах юм аа. За тэгэхэд энэ хүн болохоор таны талаар юу гэж бодож ийнэ гэхээр ерөөсөө ингээд бодоогүй төсөөлөөг байхад харилцаа ерөөсөө гинтл нураад унтсан. Энэ бол шудраг бус байсан гэж хэлж гэн ер нь бол. Өөрт нь жаахан шудраг бус хандсан. Энэ хүн бол чадхаараа хичээгээл тий тантай хамт байж гал уулзчих гал тийм ээ амар гоё юм харилцаа ирээдүй ингээ харцсан. Энэ бүр ингээ инвишн хийгээд ингээ төсөөлө харцсан байгаа хгүй юу хамтдаа жаргалтай үр хүүхдээ эргэн тойрондоо ингээд хүрээлүүлээд амьдарч байгаа юм жаргалтай харилцааг тантай харцсан байсан чинь бүх юм ингээд нураад унтсан. Тэгээд ерөөсө гинтл бас та холбоогоо таслаад ч юм уу гинтлийн хүнийг ингээд амьдралаасаа катлаад алга болсон юм шиг бол харагдаад байгаа хгүй юу. Тэгэл энэ хүн that was not fair тийм ээ энэ бол шудраг байгаагүй. Яга надаа ингэж хандж байгаа юм. Би чадхаараа л хичээсэн шүү. Би өөрийнхөө хийж чадах бүхнээ л хийсэн. Тэгээд тэгж яхад надаа ингэж хандлаа гэсэн нэг иймэрхүү юм хэлж гин шүү. Үнэхээр л хичээж хөдөлмөрлсөн л гэж байна. Тэгээд энэ хүний бодлоор болохоор та хоёр бол амар тохирохоор хосууд гэж өөрийгөө хэлээд байгаа хгүй юу. Өөрийгөө бол одоо тантай баг матч хийн тий. Таны хэмжээнд хүрэхээр хүн гэж бол өөрийгөө бодож байгаа. Тэгээд энэ хүний зүгээс бол бит хоёр бол амар гоё хосуудл болох байсан. Амар тохирох хосуудл байх байсан. Тэгсэн чинь ингээд хамаг юм аваад энэ хүн намайг орхио явчлаа гэд байна. Тэгээд энэ хүн бол сэтгэлээ татаж авч ч юм уу ямар нэгэн байдлаар энэ харилцаанаас бол гараагүй. Одоо ч гэсэн боддог. Тэгээд тань руу бас дахиад ингээ үйлдэл хийх гээд бодоо байж байгаа ч юм уу гэж харагдаж байна. Ямар үйлдэл хийхээ мэдэхгүй хүлээгээд бодоод байж байгаа ч юм уу. Тэгж харагдаж байна шүү. Бас сонирхолтой л юм. За энэ групп дээр энэ хөдрийг авнаа. Би нэгдүгээр групп дээр авч үзсэн. Тэгээ энэ болохоор Pop Art Sassy Oracle гэдэг юм sassy хөзөр байхгүй юу? Жаахан тийм инээдтэй. Тэгээ бас сонирхолтой байх гэж бодоод энийг авах гэж бодсон. За групп 3-ыг сонгосон хүмүүсийн X-үүд нь X нь групп 3-ны талаар юу гэж бодож байна вэ? Your crystals are tired of your drama. Энэ
Нийтдээ нараа enough хангалттай гэсэн. За ийм хүзэр байна. Дахиад нэг хүзэр ирэхсэн байсан биш үү? Таччуу. So cozy, your comfort zone is a trap. Залахгүй амтан байсан юм биш үү? Тэгээл dramatic юм яриад yes, overthinking it again. Тэмээ your comfort zone is a trap гэхээр өөрийн юм comfort zone чинь болохоор чиний хавх шүү. Энэ бас амар гоё зураглалтай хараа. Ингээ хавхан дээр сууж агааз тэг ингээ залхуурал чипсээ идээл. Өстө сайхан тухтай байна гэсэн ингээ суугаад идэх тийм. Тэгээд ингэж сууж агаад угаасаа таны дургуг хүрхсэн юм биш үү? Залхуураад ч юм уу тий олигтой хичээл зүтгэл олигтой үйлдэл байхгүй. Ер нь жоохон нөгөө нэг гейм муутай хүү юм уу? Уйтгартай гэртээ бодон дээрээ суугаал бийждэг. Нэг ингээл гарч орж юм хүм хийж амьдралын төлөө тэмцээл тий. Хийж бүтээгээд дэдэггүй нэг юм жоохон арчаагүй юм шиг суугаад идэг. Тэгэл драматик юм яриад лаг юм яриад тэгээд яг үнэндээ энэ бол доошоо гарч ирсэн. Лаг юм яриад тэгээд яг үнэндээ байгаа байдал нь бол нэг юм юу ч хийдэггүй. Шал худлаа. Тийм л хүн байсан байна. За ийм хүн байж. За энэ хүртэл энергийн чек таарчвал за энэ X эргэж ирэх үл гэж асууя та. Энд эргэж ирээд ч та бараг хүлээж авахгүй тоохгүй юм шүү. Та бол зүгээр хол байл гэж шүү дээ. Гэтэ ямар ч байсан асууя бүгдээ. Гэрлээс бол бүрийг сонгосон хүмүүсийн маань X нь эргэж ирэх нөө. Та бол зүгээр нүдэн анаал суугаад идэг юмс. Нүдэн анаал намасте л гэдэг. Гүнчтэй бүх хүзрүүд дээр эмхтэй нүдэн анаад ах юм. Энд бол нүдэн нээлттэй байна. Тэгээ энэ хүн эргэж ирсэн ч угаасаа тоохгүй л байна л да. Уйтгартай юм л гэж юм. Уйтгартай тэнэг гинэ бас. Тэнэг юм яриад ах юм. Ерөөсөө тоохгүй байна. Энэ хүн эргэж ирэх хэрэггүй нь бол гэхдээ одоо юу гэх no brainer тэ нэг бодоод асуугаад авах ч юм байхгүй. Ер нь бол эргэж ирнэ. Гэхдээ энэ хүн угаасаа танд таалагдахгүй байгаа байхгүй юу? Хүн нь өөрөө таалагдахгүй. Хүн нэг юм олигтой арчаатай ч юм шиг тийм хүн бол биш. Тийм болохоор баг хөөе бити ирээсэ гэсэн сууж байна. Бити ирээсэ. Холуур зүрөөсөө л гэдэг байна. Та энд гэхдээ бас хөрхөн гар тэгээд өөрийгөө болохоор таны төвшөнд хүрч ийн гэж бас бодоод байгаа байхгүй юу? Тэр нь айгу одоо тэрийг нь сонсохоор та болохоор ингээд энийгээд тий. Яа энэ одоо ингээд нөгөө юу гэмээр юм бэ? Ер нь бол инээж л байна л да. Өөрийгөө одоо яаж надтай зүрлж байна? Яаж ингэж төсөөлж бодож чадж байна л гэж хэлж байна л да. Тэгэхээр таныг илэрхийлж байгаа хүзрүүд бол одоо Tarot хүзрийн хамгийн гоё энергитэй эмэгтэйчүүд. High Priestess, Empress, Queen of Wands, Queen of Swords хүртэл байна. Тэгснэ Queen of Cups нь яг сэтгэл мэдрэмж илэрхийлдэг хатнанд болохоор
доошоороо гараад ирсэн тий. Юусэн ямар ч хайр бол байхгүй л байна л да. Тэгэхээр энэ энергиуд юу гэж хэлж ийн вэ гэхээр тийм ээ та бол өөртөө маш итгэлтэй өөртөө маш сэтгэл хангалан өөрийгөө одоо ширээн дээр юу авчирч тавьдгаа бол мэддэг тийм ээ. You know what you're bringing to the table. Тэгээд маш юм ухаалаг юмыг бас маш юм зөвөр боддоор харж чаддаг. Маш өндөр мэдрэмжтэй өөрийгөө бас ингэж хүндлэл айгүй өндөртэй. Шаардлага тэрнийхээ хэрээр бас өндөртэй тийм ээ. Тийм болохоор нэг иймэрхүү бацаан бол ерөөсөө тоохгүй л гэж байгаа байхгүй юу? Нуусаа тоохгүй. Тэгжэл хэлж юм л да. Тэгээд нэлээд шаардлага өндөртэй гэж харагдаж байна шүү. Энэ таны тавьж байгаа шаардлаганд энэ хүн бол угаасаа яагаад ч нийцдэггүй. Ерөөсөө тоохын чаргагүй юм байна. Тийм болохоор тэгэл уйдаал, хараал уйдаал, ярихаар уйдаал. Гэхдээ бас хаяа уйдахаараа та яг нөгөө хариу мариу бичдэг ч юм уу. Хаяа уйдахаараа бас нэг жоохон үйлдэлт нь хариу үйлдэл үзүүлдэг байж болно. Тэр бол болно шүү дээ тийм ээ. Гэхдээ тэрнээс илүү цаашаа бол энэ харилцаа үргэлжлээд энэ хүний үйлдэл хийхгүй яг үндэ нэг хамаа байхгүй, эргэж ирэхгүй бол нэг хамаа байхгүй. Угаасаа тоохгүй л байна л да. За Oracle card авч үзье да. Group 3-ыг сонгосон хүмүүсийн маань X нь group 3-ны талаар юу ч бодож байна вэ? Say less. Hopeful. Feminine energy. Glow up. Таныг тэгэл улам л гоё болоод улам л гэрэлтэйл байна л гэж хэлж байна. Улам л гоё болоод улам л гэрэлтэй л байна. Тэгээ өөртөө нь болохоор нэг олигтой юм ярьж өгөхгүй. Энэ хүн бас тэгээ өөрийгөө илэрхийлэхдээ ч муу байх л та. Амар олон бодлууд толгойд нь байгаа бэжж хэлэхдээ нэг юм хачин юм хэлдэг ч юм уу. Бичгтээ нэг ганц хоёр үг бичдэг ч юм уу. Тэгэл таныг дургу хүргээл тий. Хэлж ярьж байгаа юм нь ч гэсэн дургу хүргээл худлаа санагдал байдаг л байх нь. Гэхдээ таныг бол маш юм ихтэлэг, маш гоё энергитэй амар юм гэрэл цацруулсан. Тэгээд улам л гоё болоод улам л сайхан болоолаа гэж бол хэлж чинь шүү. Энэ хүн. Тийм болохоор энэ хүн болохоор одоо өөрийгөө бас барьж чадахгүй, өөрийн ирэхгүй ингээд татагтаад тийм ээ. Таны амьдралд буцаж ирэх гээд байгаа байхгүй юу? Буцаж орж ирж хамт баймаар байгаад идэг. Гэхдээ нүүр өгөхгүй болохоор тэгээд яванда найдвараа алдаад өөрөө ухрах юм байна л да. Энэ хүн бол. За ингэж хэллээ. За тэгэхээр нэмэлтээр болохоор энэ групп дээр асуултаа дахиад нэг жоохон өөрчлөөд тийм ээ. Ямар ч байсан тэр хүн харамсаж байгаа юу? Тэгээд тэр хүн харилцаанаас юу хүсэж байгаа вэ? Тэгээд энэ хүнд хэрвээ та боломж олгоод нийлвэл энэ харилцааны ирээдүйн нь ямар хөө байхаар байна вэ гэд бүгдээрээ асууж үзье. За тэгээд YouTube-ийн уншлагаа орж ирж сонсонд бол маш их баярлалаа. Нэмэлтээ авах хүсэлтэй хүмүүс нь болохоор description доторх линкээр ороод нэмэлтээ аваарай. Тэгээ комент хэсэг дээр би бас линкийг нь оруулаад өгнө. Линкээрээ ороод тийм ээ. Тэгээд нэвтэрч ороод QP-ээр төлбөрөө төлөөд тэрний дараа бичлэг нь уул нь бол шууд гарч ирэх ёстой. Хэрвээ ингээ гарч ирэхгүй алга болчвол миний контент хэсэг рүүгээ меню рүүгээ ороод миний контент хэсэг рүүгээ ороод харахаар худалдаа авсан бичлэг нь харагдах ёстой. За үнэхээр тоглож болохгүй байна гэдгийг бол Clinic Energy лөө Instagram руу холбогдоорой. Тэгээд учрыг нь олоод өгөх болно. Ямар нэгэн байдлаар би тань руу мэйл хаягаар тань бичлэг явуулна гэсэн ойлголт бол юусаа байхгүй шүү. Тэгэх боломж байхгүй гэдгийг ойлгоорой. Буцаалт хийх бас боломж байхгүй байдаг байгаа шүү. За тэгээд YouTube-ийн уншлагаа орж ирж сонсонд маш их баярлалаа. Та бүхэн тэгээд дараагийнхаа уншлагаар уулзцгаая баяр таа.